Хувийн санхүүгийн стратеги хичээлийн таны мөрөөдөл ямар үнэтэй вэ буюу өмнөх хичээлдээр тодорхойлсон таны эрхэм зорилго алсын хараагаа хэрэгжүүлэхэд танд хичнээн хөрөнгө мөнгө нөөц шаардлагатай вэ гэдэг тооцооллыг хийх гэж байна. За хүн болгон өөрийн санхүүгийн мөрөөдлийг дагах хэрэгтэй. Гэхдээ мөрөөдлөө бодит болгохын тулд түүнийг маш тодорхой мэдсэн байх шаардлагатай тийм үү? За үүний тулд таны мөрөөдөл ямар үнэтэй вэ гэдэг дасгал ажил бэлдсэн байна. Та үүнийг бал цаасаа аваад төвлөрч суух боломжтой үедээ хийгээрэй. За дасгал маань бол та тэр бунтан буюу хөрөнгө мөнгөний хязгааргүй нөөцтэй болвол таны нэг өдөр хэрхэн өрнөж явах вэ? Танд ямар хөрөнгө мөнгө байх вэ? Та юу хийж явах вэ гэсэн бүх хүслүүдээ жагсаага бичих юм байна. Үнийг ямар нэгэн логикоор тунгаан шүүхгүйгээр орж ирж байгаа бүх хүслийг бичих юм шүү. За жишээлбэл үнэтэй ээж болно, хямд ээж болно, та хүрч чадахгүй ч ерөөсөө хамааралгүйгээр бүх хүслээ жагсаага бичих юм байна. Ингэж хүслээ жагсаан гаргасны дараа ялгах буюу мөнгөөр худалдан авч болдог эсвэл тодорхой хэмжээний нөөцөөр бусдаар гүйцэтгүүлэх эсвэл өөрийн болгоход хөрөнгө мөнгө шаардлагатай тэр худалдаж авч болдог зүйлүүдийг ялгах нь байна. Ялгасны дараа мөнгөөр илэрхийлнэ. Ойролцоогоор хэдэн төгрөгөөр худалдан авч болох юм, та хэдэн төгрөгөөр өөрийн болгох боломжтой вэ гэдгийг ойролцоо тоогоор мөнгөөр илэрхийлнэ. За хуваарлах буюу assets allocation гэсэн хөрөнгө оруулалтын төлөвлөгөө боловсруулахад ашигладаг аргачлал байдаг. Энэ нь бол таны хүсэл ямар хөрөнгийн ангилалд байна вэ гэдгийг хуваарлаж тодорхойлж гаргаж ирэх юм. Энэ нь болохоор эрсдлийг бууруулна, тогтвортой өгөөж бий болгоно, хамгийн гол нь төлөвлөгөөтэй ажиллахад бидэнд тусалдаг. За жишээ нь таны нэгдүгээр хүсэл магадгүй аялах байж болно. Тэгэх юм бол бэлэн мөнгө хэлбэрээр хэдэн төгрөг танд хэрэгтэй вэ? За хүсэл хоёр чинь жишээлбэл үл хөдлөх хөрөнгөтэй эсвэл өөр ямар нэгэн хөрөнгө бусад ч гэдэг юм уу, та хөрөнгийн ямар ангилалд байгаагаас нь хамааруулаад энэ тухайн нүдэнд хэдэн төгрөг байх нь вэ гэдгийг өөрийнхөө хүслийг ойролцоогоор мөнгөөр илэрхийлсэн бол тэр мөнгөнд дүнгээ тавина гэсэн үг. За ингээд нийт хүслээ хөрөнгийн ангилал тус бүрээр хүсэл тус бүр дээрээ мөнгөнд дүнгээр илэрхийлээд ингээд өөрийн нийт хүслийн жагсаалтын мөнгөөр илэрхийлсэн дүнг ингээд тодорхойлох нь байна. Үүний дараа зардал талаас авч үзэх нь. За танд яг хэдэн төгрөгийн зардал гаргаж иж та яг ингээ хангалуун сайхан амьдарч байна вэ? Аялалд хэдэн төгрөг байх юм, гэр бүлтэй, хүүхдүүдтэй хэдэн төгрөг зарцуулмаар байна гихчлэн та нийт хүслийнхаа мөнгөнд дүнг илэрхийлэх нь тооцох нь байна. За энэ нь бол таны санхүү эрх чөлөөний дүн юм байна. Энд бол таны бүх хүслийг агуулсан санхүү эрх чөлөөнд хүрэхэд чинь хэдэн төгрөг шаардлагатай тодорхойлсон дүн. За хангалуун сайхан амьдрал гэдэг бол санхүү эрх чөлөөнөөс юугаар ялгаатай гэхээр зөвхөн таны өөрийн чинь хэрэгцээнд шаардлагатай тийм хөрөнгө. Санхүү эрх чөлөөнд магадгүй та бусдад хэрэгтэй хүсэл мөрөөдлөө биелүүлэхийг шаардлагатай ногоон орчныг бий болгох эсвэл төрийн бас байгууллага санхүүжүүлэгч гэдэг юм уу, таны бүх хүслийг агуулсан байдаг бол хангалуун сайхан амьдрал гэдэг бол зөвхөн таны амьдралд хэрэгцээтэй тэр элбэг дэлбэг хангалуун байдлыг бол агуулсан тэр хүслийн жагсаалт юм байна. За энэ бүгдийгээ та тооцоод хэдэн төгрөг байна вэ гэдгийгээ санхүүгийн шатлалаар ингээд тооцоо гаргах нэ. Энэ нь юунд хэрэгтэй вэ гэвэл та өөрийнхөө цаг хүч нөөцөө зориулж шийдвэрлэж өөрийнхөө зорилго болгон тодорхойлох чинь. Та яг санхүүгийн шатлалынхаа хаана байна вэ? Та үндсэн хэрэгцээг хангаж байна уу? Магадгүй таны нийт түрүү бичсэн хүслүүд чинь дандаа бусдын төлөө байх юм бол та аль хэдийн хангалуун сайхан амьдралд хүрсэн санхүү эрх чөлөөнд хүрэх тэр санхүүгийнхаа зорилгыг тавих гэж байна гэсэн үг. За зорилго гэдэг бол тодорхой үр дүнд хүрэхийн тулд өөрийн хүч, цаг хугацаа, нөөцийг зориулах шийдвэртэй хүсэл. Буюу бид нар аль цэг дээр байна, ямар зорилттой түвшин рүү тэмүүлж байна, тэрийгээ яг ухамсартайгаар зорилго болгон тавих гэж байна. Өөрөөр хэлбэл бид нар санхүүгийн стратегийн гурвалжингийнхаа
голд нь буюу зорилго тодорхойлох дээр ирсэн байна. Яагаад санхүүгийн хичээл маань шууд зорилгоосоо эхлэегүй вэ гэх юм бол бид нар томоохон хэмжээний өөрчлөлт, их хэмжээний хөрөнгө мөнгөний шийдвэр гаргахад дотоод чиг баримжаа буюу эрхэм зорилго алсын хараа маань биднэрт маш тийм чухал шийдвэр гаргахад бол эргэлзээгүй тийм тайван алсын хараатай шийдвэр гаргахад тусалдаг тийм дотоод чиг баримжаа луужингууд маань байдаг. Ийм учраас нөхцөл эрхэм зорилго алсын хараагаа тодорхойлсон. Одоо бол санхүүгийнхаа мөрөөдлийг бол тодорхойллоо. Үүнийгээ аль нэгийг сонгож аваад зорилго болгоно. Та маш олон зүйлийг бол гаргасан баг. Та санхүүгийн аль шатлал дээр дараагийн шатанд хүрэхийн тулд яг хэдэн төгрөг юм бэ гэдгийг маш тодорхой ингээд юу яах вэ? Аль зорилгоо хамгийн түрүүнд сонгож авах юм бэ гэдгийг тодорхойлно. Үүний дараа measurable буюу мөнгөөр бид нар хэмжигдсэн байгаа тийм ээ. За attainable гэдэг маань та аль хэдийн тэр зорилготой хүрэхэд өөрийнхөө нөөц бололцоо тэр өөрийнхөө чадвар чансааг ашиглахад бэлэн байгаа. Та хүрч чадхууц тийм байх хэрэгтэй. За relevant буюу таны эрхэм зорилго алсын хараатай ч уялдаатай. Хамгийн гол нь time based буюу цаг хугацааны эцсийн хугацааг бол заасан хугацаагаар илэрхийлсэн байх хэрэгтэй гэсэн үг. За SMART зарчмын дагуу та зорилгоо тодорхойлох нь байна. Үүнд бол яг тодорхой нэг хүслийг сонгож авч болно. Эсвэл нийт хүслүүдийн жагсаалтаар тэдэн сарын дотор би санхүүгийнхаа үндсэн хэрэгцээнд хүрэх тийм мөнгийг эсвэл санхүүгийнхаа хангалуун байдалд хүрэх нийт тэдэн төгрөг гэдэг тийм хугацаагаа хөрөнгийнхаа нийт дүнтэйгээр ингээд зорилго болгож тавьж болно гэсэн үг. За даалгаварт бол та өөрийн санхүүгийн хамгаалалт буюу үндсэн хэрэглээнд чи хэдэн төгрөг байх юм. За санхүүгийн хангалуун байдал гэдэг таны хувьд бол яг өөрийн чинь хувьд хэдэн төгрөг хангалуун сайхан амьдрах хэрэгтэй юм бэ гэдэг санхүүгийнхаа тооцооллыг гаргана. Санхүүгийн эрх чөлөө буюу та бүх нийт хөрөнгө мөнгөний хязгааргүй нөөцтэй болвол өөртөө болон бусдад юу хийж чадах юм бэ? Тэр чинь ямар хэмжээний хөрөнгө мөнгө хэрэгтэй юм бэ гэдэг санхүүгийнхаа тооцооллыг гаргах нэ. За SMART зарчмын дагуу та зорилго болгон тодорхойлох нь байна. Үүнд бол зөвхөн нэг хүслээ тодорхойлж болно. Эсвэл санхүүгийнхаа шатлалаар тодорхой дараагийн түвшинд хүрэхэд хэдэн төгрөг шаардлагатай юм бэ гэдгийг хугацаагаа тодорхойлоод зорилго болгох нь байна. За ингээд дараагийн хичээлээр уулзцгаая.